Манай Сумдундын анги нь бол 2014 онд аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан өдгөө 11 дахь жилдээ доктортой үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол Солонгосын хамтарсан ногоон хорин төслийг 2017 оноос хойш үе шатаагаар хүлээж авч ажиллаж исэн талбай ажиллах хүч зэргийг бол орон нутгийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагааг нь авч явж байгаа байгууллага юм аа. Манай анги нь бол нийтдээ 3 мод үржүүлгийн газартай. Өмнөг аймгийн 70 дахь дээр бол 2 мод үржүүлгийн газар дээр навчтай болон жимсний гоёлын модыг тариалдаг. Булган суманд байрлах Баян загт заг үржүүлгийн талбай дээр бас үйл ажиллагаа явуулдаг. За 2025 онд бол загийг бол 100 мянган орчим загийг Буртганд үржүүлж 70 орчим мянгаыг бол ургуулад байгаа. Нийтдээ 73 мянган орчим модыг бол Өмнөг аймгийн ард иргэд төрийн байгууллага, төсвийн байгууллагуудаа нийлүүлж ажилласан. Тэгээд модны нөөц бол 2026 онд бол 250 орчим мянган модыг бол бэлтгэн нийлүүлэх нөөцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд Өмнөг аймаг бол нийтдээ 70 сая модыг тарьж ургуулахаар засгийн газартай хариуцлагын гэрээг 21 онд үзүүлсэн байдаг. 2021 онд аймгийн иргэдийн хурлын тогтоолоор ой менежментийн мастер төлөвлөгөө баталгагдсан. Өрх гэр бүл жил бүр 9-өөс дээш модыг тарих аж ахуй нэгжүүд, төсвийн байгууллагууд 90-ээс дээш модыг жил бүхэн тарьж ургуулахаар тусгагдсан байдаг. Үүний дагуу Өмнөг аймгийн ард иргэд бол модыг тариалж байна. Аймгийн иргэдийн хурлын тогтоолоор урамшууллын мөнгийг бол олгож эхэлсэн. Нэг модонд бол 13,500 төгрөгийн урамшууллыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр олгоод явж байгаа нь бас 21 аймагтаа бол үлгэрлэхээр тийм арга хэмжээ зохион байгуулж байгаа гэж харж байгаа. Манай Өмнөг аймгийн Төвийн бүсийн Сумдундын анги нь бол нийтдээ 96 хүний бүтэц бүрэлдэхүүнтэй гэр батлагдсан байдаг. За үүний бол 40 ажилтан албан хаагч бол үндсэн, 56 албан хаагч нь бол гэрээт орон тоон дээр явдаг. 40 үндсэн албан хаагч нь бол 19 манаач, 10 ойн инженер, техникийн ажилтан, бусад одоо жолооч, механик гэх мэтийн орон тоонууд дээр явдаг. За манай ангийн нэг онцлог бол нийтдээ 2300 га ойжуулсан талбай, услага, арчилгаа хамгаалах, тэгээд нөхөн сэргээх, нөхөн тарих, мөн талбай хэмжээг нэмэгдүүлэх гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг. За Монгол орны говийн бүсд бол мод тарьж ургуулна гэдэг бол нэлээд хүндрэлтэй байгаль цагуурын болоод хөрөнгө санхүү, хүн хүч нэлээд зарцуулсан ажил байдаг. Өмнөг аймгийн засаг даргын өсөлттэй өмнөг мөрийн хөтөлбөрийн хүрээнд хөв цөөрмийг бол байгуулах ажлыг бол 21 оноос хойш бол хийгээд явж байгаа. Одоо бид нар бол газрын гүний усыг ашиглахаасаа илүүтэйгээр гадаргын ус хөв цөөрөм байгуулан модыг арчлах, ургуулах тал дээр бол түлхүү тийм бодлого баримталж ажиллаж байгаа.